Вальс гэхээр одоо хамгийн түрүүл хөгжмөл орж ирнэ л дээ. Маш эрхэмсэг, хээнцэр 1 2 3 1 2 хайрын и хосын бие авч явах өндөр соёлыг шаарддаг. хамгийн үзэгсэлэнтэй сайхан харагдах тэр галбир руу орсон байгаа. Мэдрэмж таашаалыг өндөр зэргээр өгдөг юм бүжгүүдийн нэг. За энэ бүжиг маань анх 1559 онд Францын Провенс нутгийн тариачны бүжгээс гаралтай гэж үздэг. За яагаад энэ Вени Вальс бүжгийг тариачны бүжгээс гаралтай гэж үзсэн бэ гэхээр за тухайн үед за тариачд маань эрэгтэй эмэгтэйгээр хослон бүжгэлдэг байсан. За энэ бүжиг маань цаашлаад Европын орнуудаар нэлээд түгээн дэлгэрч эхэлсэн. За ерөнхийдөө хаадын орнуудаар ихэвчлэн голчлон бүжгэлдэг байсан боловч тухайн үедээ за ёс суртахууны за доголдолтой хэмээн нэлээдгүй үздэг байсан. Учир нь гэвэл за эрэгтэй эмэгтэй хамтран бүжиглэгч хосууд маань бие биетэйгээ илүү ойрхон за эрэгтэй зүүн тал эмэгтэй зүүн тал нийлээд за хаалттай барил дээр энэ бүжгийг бүжгэлдэг байсан. Эрэгтэй одоо бүжигчид маань эмэгтэй хосуудаа дээш нь өргөж за дороо эргэлдэж тойрог алхмуудыг гүйцэтгэдэг байсан. За үүнээсээ ёс суртахуунгүй за мараалгүй гэдэг ийм байдлаар нэлээд хавчигдаж шахагдаж байсан. Европоор түгэн дэлгэрч Европын бүжиг баалрум гэдэг танхимын бүжигт бол маш өргөн дэлгэр бүжиглэгдэх болсон. За 6000 хүнийг нэг дор багтааж бүжиглэх боломжтой ийм бүжгийн том талбайнууд нэгдснээс хойш Вени Вальс бүжиг олон нийтэд за зөвхөн хаадын ордноор гэлтгүү за энгийн ард иргэд бүжиглэх юм боломжтой бүжгүүдийн нэг болсон. За эндээс англи түгэнд илэрх гол шалтгаан нь бол за тэнд цэнгэнт бүжгийн нэлээд томоохон тэмцээний зохион байгуулагддаг болсон. Ингээд Австрийн үндэсний бүжиг болох Вени Вальс за англи вальстай хосолсноор за одоогийн цэнгэнт бүжгийн үндэс суурь болсон Вени Вальс бүжиг үүссэн гэж үздэг юм аа. Австрийн Вен хотод яг үүсэж өгдсөн яг энэ бүжгийн хэлбэр баг. Тийм болохоор Вен гэдгээр овоглоод Венийн Вальс гэд явдаг байгаа. За сүүлийн үед Вени Вальсын хөдөлгөөнүүд маань жил ирэх тусам техникийн улам наривчлалтай болж ирж байгаа. Яг үндсэн бүжгийн формын хувьд бол 3 гишүүнт алхаа байгаа. Тэр нь урагшаа алхсан 3 гишүүн, хойшоо алхсан 3 гишүүн нийт 6 алхмаар бол энэ бүжгийн үндсэн форм нь бол хэлбэр нь бол тогтч явж байгаа. Одоо сүүлийн үед за нилээдгүй голчлон пивотууд за давхар эргэлтүүд гэсэн үг эргэлтүүдийг ашиглахаас гадна дээрээс нь алхмуудыг нэлээд ашигладаг болсон юм онцлогтой. Хөдөлгөөний хувьд бол бүгд стандарт буюу тогтсон хэлбэртэй болсон. Галбирын хувьд хамгийн үзэгсэлэнтэй сайхан харагдах тэр галбир руу орсон байгаа. Стандартын бүжгүүд тэр аяараа тухайн бүжигчнээс маш элит төрх байдал, бусдыгаа хүндлэх, хүндлэл энэ зэргийг нэлээдгүй шаарддаг юм болов уу гэж боддог юм. Бүжгийн 10 төрлийг бол стандарт болгож яг спорт болгож явж байгаа. Тэрний тэр 10 төрөл нь 2 хуваагдаж 5 болно. 5-5-аар 2 хуваагддаг байгаа. Нэг нь болохоор Латин Америкийнх болон стандарт гэж 2 хуваагддаг байгаа. Стандарт нь бол яг цэвэр хосын зөөлөн уянгийн бүжиг байгаа. За стандартын цэнгэнт бүжиг Монгол улсад хөгжиж эхэлснээс хойш өнөөдөр за хамтлаг
төрлийн тэмцээнүүдэд манай Монголын баг тамирчид олон улсын тэмцээн уралдаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэлээдгүй амжилттай оролцоод байна. Балетийн хувьд бол вальс гэдэг маань одоо яг энэ Венийн вальс гэсэн яг энэ формос бол тэс өөр л дээ. Вальс гэдэг бол нэг хөлөөс нөгөө хөл рүү шилжих гэсэн хөдөлгөөн ч юм уу те. 4-ний 3 дээр явж идэг тийм хөдөлгөөн байгаа л та. Энэ хөдөлгөөнд одоо хүмүүс бүр ингэж яагаад ойрхон болсон бэ гэвэл одоо хэрвээ балетийг одоо анхан шат, дунд шат, хүнзгийрсэн шат гэж үзэх юм бол дунд шатных нь хийх хэмжээний одоо хөдөлгөөн. Тэр сурахад их ойрхон амархан гэж хэлж болохоор мэрэгжлийн бүжигчдийн хувьд бол яг одоо сонирхч юм уу эсвэл яг бүжигддэг дуртай хүмүүс гэх юм бол ерөнхийдөө сурахад амархан ойрхон гэсэн. Одоо яг энэ одоо цөмөөгөө балет тэр одоо вальс хэсэг цэцгэн вальс гэж байгаа. Энэ дээр бол тан эмэгтэйчүүд дээр хийсэн. Сооло хүртэл байна. Яг хөдөлгөөний харах юм бол 1 2 3 1 2 гэдэг яг ерөөсөө хамгийн анх үүссэн мэдээж ардын бүжгээс гаралтай боловч сонгодог бүтээлүүд гарч ирээд хөгжмийн зохиолын сонгодог одоо зохиолч тэн дээр нь тавилтууд нь орж ирж тавилт нь бол яг одоо мэдээж одоо интермедиат гэж хэлж байна. Одоо дунд шатныг зориулагдсан. Тэгээд дундаж бүжиглэхэд одоо эфтэк юм уу хослон бүжиглэснээр тэгээд нөгөө нэг гоё аян дээр явж байгаа юм л да. Ийм нэг сонгодог аянууд дээр тоглогддог учраас шинэ жилийн арга хэмжээ за бусад хүндэтгэлийн арга хэмжээнд нэлээдгүй тохиромжтой гэж үздэг. Яагаад гэвэл энэ бол элит бүжгүүдийн нэг. Тэгээд баяраараа бид нар бол хамгийн түрүүнд бас вальс бүжгийг хийж яадаг ч юм уу. Хосууд маань бас бүжиглэхдээ бас вальс хөдөлгөөнүүдээр л явж байгаа л да. Тэгэл тэр маань явсаар байгаа л одоо цэнгийн бүжиг ч юм уу бусад төрлүүдийн бүжигдэр болоод вальс хөдөлгөөнүүд гарч ирж байна. Вальсын хөнгөн аялгау уран тансаг хөдөлгөөнийг дэлгэцийн бүтээлд олонтаа үзүүлж байлаа. Сая үзэгчдийн таашаалыг хүртсэн кино бүтээлүүдэд энэ төрлийн бүжгийг хүндлэл, хайрын бэлэгдэл болгон уран сайхны аргаар дүрслэн үзүүлсэн байдаг юм а. Шидэдний хараал өртөж аимшигт араатан болсон жоногийн шилтгэнд үдсгэлэнд бээл бүсгүй ирдэг. Үзэшгүй араатны хахир аашиг зөөлөн дулаан сэтгэлээрээ өөрчилж хараалыг хайрын хүчээр арилгаж байгаа тухай өгүүлдэг шидэд үлгэр зөвхөн хүүхдүүд төдийгүй насны хүмүүсийн оюун санаанд гайхалтай хайрын хүчийг мэдрүүлж цэвэр ариун сэтгэлийн бэлэгдэл болсоор ирсэн. Гайхамшигт хайрын тухай өгүүлсэн энэ үлгэрийг Францын зохиолч Jean-Marie Le Pen 1756 онд бичжээ. Үүнээс хойш амаа самд амжигдан ирсэн энэ үлгэр олон орны хэл дээр хөрвүүлэгдэн олон төрөл хэлбэрээр уран бүтээл болсон байдгаас хамгийн алдартай нь 1991 онд Disney кино компани бүтээсэн Араатан ба гоо үзэсгэлэн кино юм. Чин зүрхнээсээ бусдыг хайрлаж энэрч чадвал хизээд аз жаргалыг олж болно гэсэн санааг харуулдаг уг хүүхэлдэйн киноны хэсэгт Араатан бээл бүсгүйд зориулж ордондоо шинэ жилийн баярын үдшилгийг зохион байгуулдаг. Шар өнгийн гоёмсог даашин зүмссэн бээл бүсгүй, цэнхэр өнгийн хөрөмтэй Араатан хоёр ордны танхимд вальс бүжиглдэг дүрслэл киноны хамгийн алдартай хэсэг юм.
Учир нь баяр ёслол дургүй араатны бүүдгэр дүнсгэр ордонд хайрын аялгау игшиглэж, баяр хөөр салгиж, гэрэл гээгээ цацарч, араатан гоо бүсгүй хоёр бие биедээ хайр сэтгэлтэй болж байгаа гайхалтай өгүүлэмжийг энэ хэсэгт үзүүлжээ. Bitter sweet and strange, finding you can change, learning you were wrong. Вальс бүжиг 300 гаруй жилийн өмнө Австри, Герман, Чех улсын зааг дээр ардын бүжиг болон үүссэн түүхтэй. Игэл ардын бүжиг 18 дугаар зуунаас эхлэн хааны ордон шилтгэнд нэвтэрсэн түүх байдаг. Харин энэ тухай өгүүлсэн олон бүтээлүүдийг бид үзэж байсан. Тэдний нэг бол үзэгслэн Роми Шнайдерийн тоглосон Хатан хаан Сиси кино. Хатан хаан Сиси кино хаант улс хар шилтгэн бүжиг наадам гээд дундад цууны үеийн өрнөдийн ихэс дээдсийн амьдралыг өгүүлдэг. Тус киног 1955 онд Эрнст Маришка найруулж, харин үзэсгэлэнд Роми Шнейдер Австри-Унгарын гүнж Элизабетийн дүрд тоглосон билээ. 102 минутын турш үргэлжилдэг энэ киноны хамгийн сэтгэл хөдлөм хэсгийн нэг бол Сиси гүнж аваал нөхөр Унгарын хаан Жозеф Францтай бүжиглэж байгаа хэсэг юм. Эрхэмсэг гүнж Сиси ханхүү Франц хоёр цугласан олны донд эргэлдэн бүжихийн хэсгийг Германы нэрт бүжигчин Фринц Жупинер дэглэсэн байна. Мөн кинонд хөгжмийн зохиолч Йохан Штраусын вальсыг сонгосон байдаг. 19-р зууны туршид вальс бүжгийн хэв маяг дэлгэрч зөвхөн вальс бүжгэнд зориулсан олон хөгжмүүд бичигдсэн байдгаас хамгийн алдартай нь Жозеф болон Йохан Штраусын хөгжим юм. Дэлхийн сая үзэгчдийн үзэх дуртай энэ кино герман хэл дээрх хамгийн алдартай кино хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн юм. Мөн киноноос сэдвэлсэн 1992 онд Элизабет хатан хаан нэртэй мюзикл хүртэл тавигдаж байжээ. Бүжиглагч баавгаанууд өнгийн далавчнууд надад бүдэг батагхан санагддаг юм. Эрт урдын 12 сард хэн нэгний аялаж өгсөн дөө. Эрт урдын 12 сард нэртэй энэ дуу шинэ жилийн баярыг ирэхгүй санагдуулж байдаг. Оросын 2 дугаар Николай хааны ордонд зохион байгуулагддаг байсан тансаг шинэ жилийн баярын тухай 20 дугаар зуун Fox кино компани бүтээл Анастасия киноны хэсэгт харуулдаг. Dancing bears, painted wings, things I almost remember. Хэн нэгний дулаахан тэврэлд мөнгөлөг цасан шуурна, дунд нь цойлох мордын дүр, эргэлдэн бүжих хосуудын эрхэмсэг дүрх. Ой санамжин дунд минь бүдэг бадаг үзэгдэн, түүдэг галын цог шиг бүүдгэр гэрэлд тэртех олон жилийн өмнөх өдрүүдийн тим нэг дотн танил дүр зургуудыг тэднийг би дотн санах гэж хичээнгүйлнэ хэмээн эрт урдын өмнөх 12 дугаар сар дуунд өгүүлсэн байдаг. Анастасия хүүхэлдэйн киног Оросын 2 дугаар Николай хааны гэр бүл тохиолдсон үйл явдлаас сэдвэлсэн бөгөөд түүний бага охин Анастасия гэр бүлээ хайж байгаагаар үйл явдал өрнөдөг. Анастасия хуучин ордонд ирж эрхэмсэг гүнжийн амьдралаа бүр төрхөн санах агшинд эртний шилтгэнд ер бусын аяыг шиглэж ихс дээдсүүд бүжиглж үзэгдэнэ. Тухайн үеийн гүнж нарын ёслолын хувцас өрнөдийн загварыг голчилсан байдаг ч Оросын уламжлалт хувцсны загвараас санаа авсан байдаг. Уг кино Алтан бөмбөрцөг, N Awards, Academy Awards зэрэг кино наадмуудаас шилдэг бүтээлийн шагналыг тус тус хүртэж байсан юм. Мөн киноны дуу киноноос дутахгүй алдаршиж олон нэр хүндтэй шагналыг хүртжээ. My heart used to know, things it yearns to remember. Чи бид хоёр үүлэн дээр онтном. Чи бид хоёр наран зүгт нүүнэм. Чи бид хоёрын доогуур амаргийн дууын галнам. Чи бид хоёрыг тээсэн үс наран зүгт нүүнэм. Соёл эрдэнэ хөтөлбөрийн шинэ жилийн баярын дугаар үргэлжлэн хүрч байна. Өнөөдрийг хүртэл олон мянган сонсогчдын зүрх сэтгэлд дуулагдсаар ирсэн дурлалын вальсыг танд зориулж байна. Schweigen Fürsten
Урлын вальс хэмээх уянга тансаг хоршил дууг бид одоо үзэгчдэд хүргэлээ. Үнэхээр энэ одоо сайхан дууг сонсоход одоо шинэ жил вальс бүжиг ирэхгүй одоо санаанд бууж байна. Ингээд одоо үзэгчид та бүхэндээ энэ үдэш одоо манай шинэ жилийн баярын нэвтрүүлэгт морилон саатсан одоо эрхэм хоёр зочноо танилцуулъя. Дөөр бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяач жүжигчин Энх Батын амар төвшин, мөн одоо дөөр бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Балган сүрэнгийн Эрдэнэ Тоёноор та бүхэндээ шинэ жилийн одоо баярын мэнд төвшүүлье. За 2015 онд одоо сонгодог урлагийн салбарт бол бас олон сайхан амжилт бүтээл гаргасан. Та хоёр маань одоо энэ одоо амжилтанд бас дээгүүр одоо явж байгаа. Тэгэхээр өөрөөсөө бас амжилтын талаар үзэгчдтэй хуваалцвал. Гайхалтай үйл явдлууд байсан. Тэрний нэг нь бол дэлхийн Кардиффийн уралдаанаас манай Монгол улс бол анх удаа оролцоод урд нь хизээш Монгол уран бүтээлч орж байгаагүй тийм сайхан гайхалтай уралдаанд оролцоод Монгол хүн гэдэг чи ийм хүн байдаг юм байна. Монгол хүний дуу, авиас, уудамтал нутгшгэ өргөн сайхан байдаг юм байна гэдгийг бол би Амраагийнхаа уран бүтээлийг магтмаар байна. Энэ сайхан амжилтын эзэн одоо нэгэнт энд ирсэн сууж байгаа болохоор энэ уралдаанд оролцсон яг тэр агшны одоо сэтгэл ямар вэ? би бол их олон жилийн өмнөөс бодсон. Одоо анхаал одоо олон улсын конкурсанд уралдаж эхэлж байгаа үедээ за тэр том уралдаанд л ямар ч хэснэг дуучин болсны хувьд орж үзсэндээ л гэж их боддоо өөртөө том зорилго тавьж ирсэн. Кардифф бол одоо жинхэнэ одоо дэлхийн уралдаан. Тэгээд энэний дорохын тулд бол одоо бас тодорхой хэмжээнд насны онцлог, бяр чадал, торчлог их олон юм хөрөгдлөөс байх ёстой. Энэний 20 багтна гэдэг бол тэр олон шалгууруудаас харж иж ингэж ордог. Тэгээд дэлхийн бас энэ 10 хэдэн хотуудад 3-4-3-4-оор ингэж бичлэгээр авсан 50 дуучныгаа хувааж ингэж сонсч иж тэр 50-аас 20-ыг шигшиж ингэж авчихсан. Тэгээд тэр 20 багтна гэдэг бас үнэхээр том амжилт. Тавхан хүн финалд үлддэг. Зөвхөн 1-р байртай. 2 3 4 5-р байр гэж байхгүй. Ганцхан тусгай шагналтай юм байна байсан. Би одоо тэр үзэгчдийн нэрмжт онлайн санал асуулаар явагддаг тэр шагналыг авсан. Тэр нь бол одоо Сатерланд гэж агуу дэлхийн одоо домог болсон юм сопрано. Тэр хүний нэрмжт юм шагнал. Уралдаан болгон учрал тохиол, аялан тоглолт болгон мөн л учрал тохиол дүүрэн. Тэгэхээр хамгийн одоо сэтгэл үлдээсэн сайхан хүмүүстэй тийм ээ одоо дэлхийн томчуултаа уулзч байсан тэр дурсамжаас хуваалцаач. Урлагийн буян бол их шүү дээ, тийм. Эргэлт буцалтгүй, хоёр сэтгэлээр хандаагүй. Энэ мэрэгжлийн төлөө үнчээр зүтгэсний маань үр гач гарч бас олон сайхан улсуудтай домог болсон хүмүүстэй уулзч учирч явлаа. Агуу Пласа де Доминготой одоо хэд хоног хамт амьдарч нэг гэр бүлийн улс шиг ингэж хамт дуулж ингэж явж үзлээ. Тэгээд цаашлаад одоо дэлхийн агуу том дуучтай уулзаж гар барих боломж олдож, үг солих юм боломж олдож, зураг хөргөө авуулж ингэж явж илаа. Тэгээд Чайковский уралдаанд гэхэд л одоо намайг орж исэн жил чинь л бараг 7-8 дуучин байсан. Тэгээд тэнд ерөөсөө Туруу ертөнцийн хүн мэддэггүй, таньдаггүй тийм дуучин нэг ч байгаагүй. Дандаа агуу том хүмүүс ирсэн байсан. Энэ мэтчлэн тэгээ цаашаа бол олон сайхан удирдаач. Тэгээд зөвхөн хүн таньдаг ч гэлтгүү те. Гайхалтай авьяастай хөдөлмөрч ийм сайхан уран бүтээлч хүмүүстэй зөндөл одоо уулзч байна та. Ийдэг. Одоо маш гоё хүнлэг тийм байд юм шиг байна тийм ээ энэ том дуучид юу нэ. Дандаа сайхан одоо замтай одоо нэг юм утсан сууд гэж яддаг шүү дээ.
Тийм л улсууд байдаг та ер нь. Тэр битгийл гэр бүлийнх нь хүртэл одоо надад их сайхан хандаж, эхнэр нь хүүхдүүд нь тэр айгуу сайн Монголд ирэх гэжсэн хүртэл надад ярьсан шүү дээ. Ингээд компьютер дээр бүх юм харуулад л бид нар ийм тайз засч ирсэн. Ингэж тоглож ирсэн. Сайхан юм билээ бас. Partigiani, il razza dannata, Erika il prezzo, prende sta il mio bene. Fai nulla, per l'ala sconviene, ma mia figlia impagami tesoro. Одоо 90-ийн дуучны үед Бошоо театрын том дуучинтай бас хамтарч дуулж исэн. Тэр хүмүүсүүд гарч ирж байгаа залуучуудыг одоо агуу Пласидо Доминго, Хасмик Папиян, Амраг Ягч одоо Бошоо театрын Олег Кулько намайг яаж үлгээдэд авч ирсэн. Тэр бид нар Бошоо театрт дуулж байхад тэр удирдаач дуучдыг яаж дагах гэж байсан те. Дуулсан газар орон гэж байдаг тийм ээ. Одоо тайз. Гой том тайзууд байна. Том одоо театрууд байна. Хамгийн гоё театр, хамгийн одоо сайхан тайз одоо хаана байв Амраг. Өнгөрсөн жил Бошоо театрын тайзан дээр гарахт бол бас их сайхан сэтгэл төрж ирсэн. Нөгөө л одоо биднийг хүүхэд байхаас эхлээл ингээд яригддаг байсан. Ганцхан мэддэг өнөө Бошоо театр те. Нөгөөхийнхөө одоо тайзан дээр гараад ингээд зогсож ийн гэж бодохоор бас их сонир санагдчихсан. Тэр алдартай Орсын оркестр тийм биз дээ. Тэр сайхан Маринский театрын удирдаач, тэр сайхан бүхэн бид нар тайзны хойгоор гитэж явж исэн хүмүүсүүд тайзан дээр гарч ирээд дуулж ингээд хэлэрсэн. Гайхалтай байсан. Ер нь хүний хувь заяа явах зам их сони. Тухайн үед би ингэж дуулна гэдэг мэдэрэг үл амьдарч байсан байна шүү дээ. Би Испани Барселоны Гранд Лисео гэж яддаг шүү дээ. Тэрний тайзан дээр гарч иж хат надад аюул сонир сэтгэл төржсэн байсан. Урд өмнө би тийм айхтар шар өнгө хараагүй байсан юм уу? Эсвэл одоо нүд гэлбаад л явчих шиг бас ерөөс ингээд баг ингээд альтермар тийм амар шар харагдчихсан надад ерөөс. Гайхамшигтай. Тэгээ тэрний тэр гоё акустик, том тайз гэдэг нь том тайз. Тайз болгон өөр ингс онцлогтой шүү дээ. Тэгээ яг өөр ингс бас нэг өөр хүмүүс тийм сэтгэл төрүүлж ирсэн тайзууд бас их олон байдаг. Нэг сүнсний байгууллагыг танхимд дээр дуулж хат бас их сонир шүү дээ ер нь. Англи өнөө зурагтаар харж яддаг, ард талд нэг эмблем ингээ байж идэг юм тангад дуулаад зогсож. Ер нь их гоё шуус тийм. Тэр тайз, тэр орчин ер нь нөлөөлөх үү? Нөлөөлөх яах вэ? Дуулах юм. Нөлөөлнө. Сэтгэлгээнд тийм ээ. Хөвлөж өгнө шүү дээ. Сүрдүүлнэ. Европт бол концертуудыг зөвхөн театрт явуулдаггүй л дээ. Концертыг бол үндсэндээ сүмд эхэлдэг хийдэг. Сүмд бол акустикийн асуудал байдаггүй. Тийм болохоор сүмд гарч дуулна гэдэг бол за яг хөө би дөнгөж оюутан болоод очиж байхдаа Сен-Сансын яг шинэ жилийн мессиг дуулж ирсэн. Тэгээд дөрвөн хоолой хорт оркестртэй ийм сайхан сүрлэг бүтээлээ тийм. Хуцаа солиол гараал ирсэн чи бүр ингээд тэр сүм яг хөө би нөгөө эмхтэй хоолой цээл уянгалаг сопрано хоолойтой учраас хамгийн түрүүнд гарч байгаа юм л сопрано мез тенор баритон гэх гарч ирж. Тэгээд хоорон суудсан оркестрын суудсан байж хахад үзэгчд ингээд сууж байгаа шүү дээ. Тийм биз. Тэгсэн чи би гарч ирэх гэдэг яг Амрагийн нөгөө шар галбсан гэдэг шиг миний хувьд бол тэр амар гоё сүм байсан. Том гэж гэрэлтүүлсэн нүсэр гэж гайхалтай. Тэгэл би юусэн яасан гэдгсэн чи гарч ирэл энэ ч хүн чинь бас нэг төвлөрсөн байгаа штэ. За Сен-Сансын тэр юу ч мессеж чинь хэцүү шүү. Би яасан гэсэн чи яг ингээл хараад ингээ гаццсан. Хаалга нээцсэн би гарч ирж байгаа штэ. Тэгэхэд зритель бүгдөө миний тэр реакцийг хараад яасан гэдгээр адад ташаад. Тэгэхээр үнэхээр таны хэлдгээр хөвгөлдөг. Анх би Ватиканы сүмд оронгуудаа хүн гэдэг ямар өчүүхэй юм бэ? Хүний бүтээл гэдэг ямар агуу юм бэ гэдгийг би анхаарч ирсэн. Дуучин болгонд нэг хөтлөх урын сан гэж байдаг юм шиг санагддаг л да. Одоо амар төвшний хувьд бол Эргалиатта гэл. Эрдэнэтойгийн маань хувьд бол одоо Чучасан. Тэгэхээр тэр хөтлөх урын сан гэдэг юугаараа одоо илүү тийм мэдрэмж, юугаараа тэрийг одоо ингээд дуулах, илүү ингээд түлхүү дуулах юм одоо юу гэх юм болоо. Яг нэгдүгээрт өөрөө маш их дурлсан байж таараа. Бүх одоо эдис зүрх сэтгэл бүх юм өгч тэрийг сонсож нэг мхийг 100000 удаа давтчихэж яг мэх болдог гэдэг шиг. Тэгээ дуртай юм хүн чи хийхээр ингээд хийгээл идэм юм ерөөсөн. Өөрөө тэмүүсэн юм руу. Тийм учраас нэгдүгээрт хамгийн томшилтаан тэр болж байгаа. Хоёрдугаарт маш сайн ингээд
хийгээд суулгацсан юм гэдэг бол одоо жишээлх юм бол ямар ч ханиад том хөрсөн байсан те. Ямар ч одоо бие сулгуур байсан зүгээр ундаж аваад бас чирээд дуулсан ч гэсэн. Ямар ч нөхцөлд нэг за энийгэл бол би нэг аврагдах байх гэдэг нэг тийм нэг юм байдаг шүү дээ. Эрсдлийг давж гарна. Эрсдлийг давж гарна. Тийм болтлоо одоо хийсэн байдаг байна. Тийм учраас би бол регулятыг дуулж явахад бол за ер нь одоо өнөөдөр миний энэ хоолой ер нь энийг давхааргүй байна. Би ер нь хэцүүдлээ гэж бодож байгаа үед өдрөл регулятыг дуулж явахад бол ямар ч лсэн даваад гарна л гэж боддог шүү дээ. Тийм дөхөн байдаг. Дурлахаас гадна бас хүний хувийн характер их чухал. Өөртөө нэг ойрхон. Тий, өөртөө нэг ойрхон. Өөрөө тэрийг өөрөөрөө дамжуулж гаргаж өгч чаддаг байх хэвээр. Миний хувьд бол нэрийн ус чочосон ягаад гэвэл мэдээж хэрэг Европт бол би Аз бүсгүй жижигхэн биетэй Аз бүсгүй учраас одоо надад их төхөмтэй хүн намайг олж харах нь бол чочосанаар олж харж байгаа болов гэж би бодож байгаа юм л та. Тэгэхээр яг хувь хүнд өөрт нь зүрх сэтгэлд нь яаж хөвтөж байна? Байглаас заяасан материалд нь тэр нь яаж таарч байна? Түүнээс гадна дурлах, хөдөлмөрлөх энэ бүхэн бол нэгдэж хүний онцлог бай. Тий, гарч ирдэг юм болов гэж би бодож байна шүү. Амар төвшинг дуулахаар үзэгчд амар төвшинг ойлгох гээд амар төвшингийн ертөнц рүү тэр тайлбарлагч хүмүүсүүд нь тэгж ярьж исэн гэж байгаа байхгүй тий. Ер нь бас нэг баримталдаг тийм юу байх хэрэгтэй л дээ. Хамгийн гол нь ерөөсө хүнд таалагдах гэж биш. Тайзан дээр гараад юм ал одоо яг л өөрөө дотор нь орж ингэж л ерөөсө үзэгчдээс ингэ тасарсан байдал үзүүлж тэгжилд бол илүү амжилтанд хүрэх байх л гэж би боддتي. Ерөөсөө төгс үнэн байвал тэртээ тэргүүл хүний сэтгэлд хүрэх. Тэзэж хурамч юм байж болохгүй. Тэгэхээр одоо амар төвшин маань манай студиуд тийм ээ шинжлэлийн баяраар үзэгчтэй ямар бэлэгтэй ирв? За би үзэгчтэй одоо манай халдарт Кармен Дорийн Скамильогийн дуу гэж Тореадор Бухтал хулдагч гэж ярьдаг тийм монголчууд. Энэ бол гайхамшигтай мэдхгүй хүн гэж байхгүй. Гайхамшигтай аялгау. Ийм л бэлэгтэй ирлээ дээ. Seigneur, Seigneur, car avec les soldats, il est terre, et s'entendre, pour plaisir, seul le cirque bleu, ce jour de fête, le cirque bleu d'Ottawa. Le spectateur perdonne la tête, le spectateur s'enterre, apostrophe crisetta va, j'ai poussé jusqu'à la fleur, car c'est la fête du courage, c'est la fête des chants et corps. Allô, en garde, allô, allô. Toreador, e soja via visoja comata, cannedor te carve, e che l'hai portato, toreador, l'amor
Se passate il silence in altre fatte anceve le rune potredo capicado abrato la gria sarà pure mentalo ancarde Шинжил гэдэг. Одоо вальс. Вальс гэдэг энэ 4-3 энэ хэмнэл 8-6 энэ одоо дуурьт ер нь дуунд яаж туссан юм бол энэ тал дээр одоо бас хоёр дуучныхаа бодлыг сонсъё. Монтеверди бол дуурийн урлагийн нэгэн суур фундамент гэж үзэж байгаа. Тэнд хэдийний орцсон байсан. Попег хунхагласан гэж одоо дуурь орчуулах юм уу? Coronazione di Popea гэхлээр чинь Монтеверди энэ дуурьд бол гол дүрийнх нь эмхтэй дуучнаа айр нь бол вальс хэмнэлтэй байдаг. Тэгэхээр одоо вальс хөгжмийг аялгауг хэмнэлийг бол нэг тийм шинэ жил дээр тэр дундаа тийм ээ одоо засан ширхэг эргэлдэх одоо тэр гоё аялгау гэж үзэж боддог. Гэвч вальс хэмнэлээр их олон юм өгүүлж болдго юм билээ. Чочосаны монолог айр. Una bella di vedremo дөрөвний 3 байгаа аахгүй. Тэгэхээр хүлээсэн азансан тэр хүний сэтгэлийг өгүүлж болох юм байна. Жермон, Виолетта хоёрын Жермон хурж ирээд Альфредо Салач гэсэн тэр Non sapete qual affetto бас лайтлахын дөрөвний 3. Эсвэл Виолетта Альфредод so cioè fungitemi хэрв та үнэхээр надад тэгж дуулсан юм бол надаас цогт надаас хоол ёо. Ягаад гэвэл ийм үнэн чайрыг би танд хизээч өгч чадахгүй гэсэн энэ үгээ хүртэл вальсын хэмнэлээр өгч байна. Violetta өнгөрөхөө Prendi 2 3 queste l'immagine энэ дүр төргийг маань аваачтай зүр сэтгэлдээ одооны намааг биш танилцж байсан дурлж байсан тэр бүсгүйг авч үлдээж гэдэг тэр ч гэсэн вальс хэмнэл. Тэгэхээр вальс хэмнэлээр зөвхөн хайр дурлал зөвхөн аз жаргалыг өгүүлэхээс гадна тэр дундаа Verdi тэр дундаа Traviata дууртай бол вальс хэмнэлээр бүхнийг өгүүлсэн байна.
Вальс гэдэг маань бол өөрөө энэ хэмнэл нь хүмүүсийн аж амьдралтай салшгүй холбоотой болохоор ерөөсөө тэр амьдралыг өгүүлсэн юм болгонд л бас вальсын хэмнэл нуугдаад байна тийм ээ. Тэр хувьдс нь бас оршоод ах шиг байна л да. Тэгээ ер нь баританууд бол одоо шинэ жилээр энэ вальс маягийн юу дуулах вэ? Баританууд чи ер нь жоохон ховор шүү тийм. Тэгээд сайхан гоё дуунууд төр байна л да. Итали дуунууд түрүүний хэлдгээр. Миний хамгийн дуртай нэгэн сайхан дуу байдаг энэ бол дуучин чамдаа гэдэг тийм. Би өөрөө дуучин болоод ч тэр загцрангаг одоо дуулжихын сонссон болоод ч тэр ийм сайхан вальс байна. Монгол дуунуудад одоо түрүүн Эрдэнэт дуучинд орсон тийм ээ. Одоо ялангуяа гончиг сумлаагааг бол одоо вальсын хэмнэл оруулж ирсэн гэж ярьдаг шүү дээ. Чамааг үдээ гэдэг сайхан дуу байна. Энэ дуу ер нь танд одоо ямар мэдрэмж төрүүлдэг вэ? За анх удаа би энэ дууг хизээд дуулсан байгаад анх би оюутан байх найдал могш надад өгч ирсэн. Найдал могш надад зааж явахдаа цайсан үгийг ингээд үг болгоны ингээд нэг гоё тийм нэг өргөлттэй тийм эс. Нэгдүгээр дойл дээр миний охин хүчтэй дойл байгаа шүү. Тэрийг аваараа тэрийг авахгүй болохгүй шүү гэл ингээд яриад байсан. Тэр болгон миний санаанд их тод орж ирдэг юм. Тэгэхээр ер нь шинэ жил сонгодог урлаг хоёрыг нэгтгэвэл юу гэж ойлгож байна? Ерөөсөө шүү дээ. Бидний мэрэгжил чинь их эрхэмсэг, тансаг тий. Шинэ жил бол бас тийм шүү дээ. Тэр талаараа л ер нь хамгийн гол холбогдож байгаа учир нь яг тийм биш үү. Хамгийн тансаг, өнгөлөг. Тэгээд одоо тэр дотор хамгийн гоё соёлтой бүх юм л шүү дээ тий. Шинэ оны босгон дээр хүн болгон одоо бие биенээ магтаж урмын сайхан үг хайрладаг тийм ээ. Тэгээ би зүгээр одоо та хоёрыг бие биенээ магтаач гэвэл та хоёрыг хэлэх вэ? За, Эрдэнэчийг магтчихъя тий. Тэг их нийтч олонтой. Им сайхан зантай. Тэгээ өөрөө бас дуурийн эх оронд өндөр боловсрал эзэмссэн олон сайхан хэлтэй. Солист гослол дууны анги дотор нөлөөтэй хүндээ ер нь бол Амраа битээр бол ерөнхийдөө олон улсын фестивал, концерт хамт өргөдөд явдаг. Хүнд бол айгүй тийм хань түшиг болдог. Зам гаргаж өгдөг, чим гаргаж өгдөг, долоон бурхан шиг байдаг. Тийм хүн байгаа юм гэж би бодож байгаа.
Тэгээд би өнөөдөр хамт олноороо би бахархдаг. Дуйр гэдэг бол хөгжим, тайз, гэрэл, чимэг, будаг, нүүр, уран бүтээлчд, мужигчд, оркестр гайхалтай сайхан дуулж байна. Энэ бүхэн бүрэлдэхж өнөөдөр дуйр гэж юм бэ бол энэ амьдрал, аз жаргал, хүн төрөлхтний энэ хүсэл, ирмэлцлийг тийм ээ одоо гигэн энэ сайхан болгоныг одоо илэрхийлж явдаг энэ их урлагийн эзэд болсон та хоёртоо эрүүлийн аз жаргал, сайн сайхан бүхний хүсээрөөж уран бүтээлийн маш их амжилтыг хүсээд шинэ жилийн одоо баярын мэнд хүргье. За Тийм ээ. Хүний амьдралын хамгийн сайхан мөчийг хайрын дуу, хайрын бүжиг, хайрын аялгүйгээр төсөөлөх аргагүй. Аз жаргал хайр дурлалыг хамт авчрах эрхэмсэг вальсын үзэгч таныг байлаа. Бодар цасанд буурал дэлхий завт сайж, болор хундганд ориглуун дарс тэрвэрч баярын дээд шинэ жил айшлан ирлээ. Эрхэм үзэгч та бүхэндээ морилон ирж байгаа шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлье. Урлагч цаг хугацаа орон зайг уул ялхан хүний сэтгэлд хүрч чаддаг өгүүлэхвэ. Үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, хянзар залуучууд, хүндлэл, хайр, вальсын аялгаа энэ үчийн жаврыг үргээсэн гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе.